Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэдэг Хүүпнөөцийн 23 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Натаа хамтран хөтлөхөөр хулан маань хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хувьд бол маш онцлог мэдээллүүдээр бас дүүрэн 7 хоног байна. За хоёулаа бас бараг заншил боллоо гэж хэлэхэд одоо бас буруутгүй сэдвийн талаар яриад нэвтрүүлгээ эхлүүлэе гэж бодлоо. Энэ бол бас NCAA-д тоглоод яг өчигдөрхөн тоглолтод дууссан Инхи одын талаар байна. За мэдээж NCAA-ийн үйлрэл энд хүрээд өндөрлж байна. Тэгээд Инхи одын хувьд одоо үзэгчдийн илүү сонирхож байгаа асуудал бол NBA-д орох боломж хэр өндөр вэ? Үүнээс цааш яг Инхи од хаашаа явах боломжтой вэ талаар ярилцъя гэж бодлоо. За намайг бол үзэгчдтэй оноо мэндийг хүргэе. Тэгээд дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй сагсан бөмбөгийн коллежийн тайзнаас ямар тач 1000 дахь оноогоо бол авлаа. Тэгээ энэ үлрэл талбайд ирэх сүүлийн тоглолтоо Инхи од бол хийсэн байгаа. Тэгээд Монгол улсаас бас баггүй замыг туулаад Инхи одын аав ээж хоёрын очиж за сургуулийн ч гэсэн Инхи од хүндэтгэл үзүүлсэн. За дөрөв дэх үлрэлээ их албан ёсоор бол төгсөж байгаа гэсэн үг. Тэгээд NCAA-ийн 1-р дивизионыг 4500 орчим тоглогчтой гэж үздэг. Тэгээд 350 их сургуулиуд бол бий. Тэгээд тэдний ердөө 10% нь коллежийн карьераа 1000-аас дээш оноо авдаг тохиолдлууд байдаг. Тэгээд энэ ховор тохиолдлын нэг маань бол Майк маань уурлаа. Тэгээд энэ үлрэлийн Майкийн тоглолтууд ч гэсэндээ маш их ахин дэвшилт өндөртэй оноо авалтууд нь дээшилсэн. Тэгээд дасгалжуулагчийн хамгийн их итгэдэг тоглогч болсон. За дээрээс нь олон минутыг дундчилж байгаа, самбарт маш идэвхтэй тоглож байгаа гэд Майкийн үлрэлийн тоглолтууд бол үнэхээр бахархан байгаа. За яг одоогийн байдлаар бодит байдлыг дурдах юм бол олонний анхааралд өртсөн топ тоглогч нарын нэрт бол багтаагүй. Тэгээд нэгдүгээр тойргоор сонгогдох боломж нь бол маш бага. Хоёрдугаар тойрог болон G-лигт 2 болон 2 талт гэрээтэй тоглогч болох боломж нь илүү бодтой гэж дүгнэлж болно. Тэгээд дөнгөж сайхан би драфт румээр бол зочлоо. Тэгээ 2026 оны NBA-ийн драфтыг бол энэ үлрэлийн Cooper Flag хэрвээ сонгогдсон бол 5 дугаар байрлал руу хойшлох байсан хэмжээний ийм супер драфтын анги гэж эрх драфтын ангийг үнэлж байгаа. Тэгээ яг одоогийн байдлаар Майк Шаровжанс гэсэн нэр бол энэ драфтын ангийн 154-т буюу зарим сэтгүүлчид их сурвалжуудын мэдээлснээр нэлээд хойгуур чагсаж байна. Тэгээд энийг нь бол шударгаар хэлэхэд NBA-д тоглох боломж нь тун бага гэсэн үг. За гэхдээ 1000 оноонд хүрсэн тоглогч нар бол бас олон анхаарлын төвд өртөөд эхэлдэг гэж хэлж болно. Тэгээд Ютад тоглолдог байхдаа драфтад нэрээ өгсөн бол 2 дугаар тойргоор сонгогдох боломжтойс энэ жил бол драфтын анги нь өөрөө маш чанга учраас нэлээд ухарж байгаа юм дүр зураг бол харагдаж байна. Тэгээд Инхи одын хувьд ямар байдлаар олон анхаарлыг татах боломжтой вэ гэхээр слэм данкууд нь бол маш сайн байдаг. За энэ жилийн бүх одын тоглолтын NBA-ийн бүх одын тоглолтын тэмцээнүүд дээр үзүүлсэн тоглолтуудаас илүү Инхи одын слэм данкууд бол маш ур чадвар өндөртэй. Тэгээ ямар нэгэн байдлаар скаутуудын нүдэнд тусах шаардлага бол их байна. Тэгээд хамгийн чухал зүйлүүдийн нэг бол мэдээж 1000 оноо байлаа. Тэгээд бас нэгэн жишээг дуртахад скаутууд тоглогч нарыг бэлтгэл дээрээ дурдахдаа хамгийн чухал зүйлийг хардаг нь хувь тоглогчийн амбицийг бас их анхаардаг. Тэгээд Russell Westbrook гэж тоглогчийн хувьд шалгуулахаар очихдоо бэлтгэлийн талбайгаа ингээд угаагаад шалаад цэвэрлээд байжсэн тэр төр төрхийг нь хараад драфтаар хойгуур биш урдуур сонгож исэн ийм жишээнүүд бол NBA-д маш их байгаа. Тэгэхээр Монгол шиг хүн ам цөөхөнтэй 3 сая хүн амтай усын иргэн өрөө Инхи од учраас магадгүй өөрийгөө арай өөр талаараа харуулах юм бол мэдээч яг одоогийн байдлаар 154-т эрэмтлэгдсэн байгаа. Энээс арай өөр төр төрхийг нь бас харах боломж байгаа гэсэн ийм найдлага бол надад ямар тач төрж байгаа. Инхи одын хувьд бол яг бодож жишээ нь ийм байна да. Зочинтойгоо нэвтрүүлгээ эхлүүлэхийн өмнө бас үзэгчдэд хүргэх мэдээлэл байгаа лөө. За энэ 7 хоногт Монголын сагсан бөмбөгийн бас нэг онцлог үйл явдал ирээдүй болсон тоглогч нарын маань бүх хотын тоглолт, оюутны сагсан бөмбөгийн холбооны бүх хотын тоглолт бол боллоо. Тэгээ слэм данкийн тэмцээх анхаарал татсан. Тэгээ Монгол улсын гард том Сүхбат гэдгээр нь манай бүх сонирхогчдод маш сайн мэдэх бах. За зэхүү Келбигийн хувьд бол слэм данкийн тэмцээний авраг боллоо. Тэгээд эмэгтэй 3 онооны шилжилтийн тэмцээнд нэм цэцэг төрүүллээ гэх мэтчлэн онцлог мэдээллүүдийг бид өнөөдөр хүргэн. Тэгээд улирлын шилдэгүүд тодорсон плей-офф албан ёсоор эхэлсэн. Өнөөдөр тоглолтуудын талаар хамтдаа ярилццгаая. Улирлын шилдэгүүдийн талаар ч гэсэн хамтдаа ярилццгаая. Тэгэлгүй яг мөн дээрээс нь оюутны лигийн бүх хотын тоглолт 2 MVP-гээ бас дуртад өнгөрье. Шүтээс Sharks багийн тоглогч Үнэн төгс
эрэгтэй MVP-гээр шалгарсан болвол эмэгтэй бүх оддоос их засаг Eagles багийн тоглогч Бичигмаа MVP-гээр бас шалгарсан байна. За тэгээ сая бас хулангийн хэлсэнчлэн хоёр зочинтойгоо ярилцах маш олон сэдвүүд бидний хүлээж байна. За тэгээд шууд амжуулалтын Platinum event тэтгэгч Дасандаа Буухан, M-банк шууд амжуулалтын Platinum event тэтгэгчээр Teso Group хамтдаа бүтээсэн 30 жил ажиллаж байна. Эргээд зочдтойгоор уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө ивент тэтгэгчийн мэдээллийг хүргэе. За Toyota Top Motors-оос танилцуулж буй шинэ үеийн RAV4 автомашины нээлтийн үйл ажиллагаа 3 сарын 8, 11, 14-ний өдрүүдэд хаан уулын E-Mart худалдааны төвийн гадаа талбайд болох юм байна. За тэгээд Toyota-г сонгох бол Top Motors-оос. За өнөөдөр бол маш олон ярилцах сэдвүүд бидний хүлээж байна. Дөнгөж саяхан улирлын шилдэгүүдийг шалгарууллаа. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт хамтран оролцохоор ирсэн Оргил Мөнх болон Инх Бат нартай энэ өдрийн мэндийг хүргье. За өдрөө үзэгчдээ бас орой мэндийг хүргэж байна. Уламжлалт дөрвөл болчлоо тийм дугаараа хэлсэн. За тэгээд мэдээж улирлын шилдэгүүд тодорлоо. Тэгээд эхнээс нь хамтдаа бас хараад явцгаая. Тэгээд хоорондоо ярилцаад хэр санал нэгдэж гин бас бид нар 2 дугаарын өмнө бас яг таамгаас дэвшүүлж байсан шүү дээ тий. За тэгэхээр хамгийн эхлээд хамгийн онцлог сэдвээсэн шууд эхлэе гэж бодож байна. За тэр бол мэдээж улирлын үн цэнтэй тоглогч байгаа. За тэгээд Эрдэнэ цогт улирлын үн цэнтэй тоглогчоор за энэ дээр юу бодогдож байна? Инх Баттаас эхлэе. За юу дөрөндөөс үзэгчдээс өлцөлж байна. Баг зэрэг хоолоо өвдсөн байна. Тэгээд Эрдэнэ цогтын далаар гэх юм бол ард түмний MVP гэдэг нь бид маш сайн мэднэ. Тэгээд энэ улиралд их удаан хугацааны дараа MVP гэдэг энэ эрх мөнтэй шагналыг авлаа. Тэгээд өөрөө ч гэсэн авсныхаа дараа бас хоолоо зангираад нэлийн сэтгэл хөдлөл өндөртэй байх шиг байна тий. Тэгээд цогтойгийн өмнөөс маш их баяртай. Хэлсэнчлэн хэдүүлээ хамтдаа бас Эрдэнэ цогтын өгсөг ярилцлагыг үзээд артлаас нь үргэлжлүүлээд ярьцгаая тийм ээ. Сайн байцгаана уу. Энэхүү эрх мөнтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. Одоо бол маш их тайвшралыг мэдэрж байна. Тэгээ одоо мэдээж тодорхой хэмжээнд дотроо хувьдаа хүлээлт байсан уу байсан. Тэгээ тэр маань амарчсан маш одоо бол маш гоё тайвшрал болж мэдрэгдэж байна. Мэдээж багийн зорилго маш том лигийн аврагын цомыг өргөх, цаашлаад олон улсын лиг рүү явах гэсэн маш том зорилготой байгаа. Тэр зорилгын төлөө багаараа маш их хөдөлмөрлөж байгаа. Тэргээд байгаач тэрийн багийн хамтын хүч хөдөлмөрийн өрөөндөө өнөөдөр манайгаас 3 шилдэг тодорч байна. Маш их баяртай байна. Багийн тоглолтын хувьд миний хувьд энэ жил бол ер нь бол манайх тоглоом дээр маш олон шилдэг тамирчтай сугар очир манай импорт тоглогч маш өндөр оноо авах чадвартай болохоор ер нь бол өөрийгөө энэ үйлрэлд маш их дамжуулалтан дээр багийн тоглолтыг найруулга дээр ер нь бол өөрийгөө маш их тайлж тоглосон. Тэгээ плей-оффын өрсөлдөө маш ширүүн болж байгаа. Эхний тоглолтоос нүдээ ингээл хөхрүүлчихэл явж лээ. Манайх ямар ч багийн уур амьсгал тийм анхаарал төвлөрөө алдахгүйгээр ямар ч эхний 2 тоглолтонд ажил аваад байгаа. Маргааш маш чухал 3 дахь тоглолт. Ямар ч өрсөлдөө энэ жилийн плей-офф жилээс жилд ер нь бол манай Монголын сагсан маш хурдтай хөгжиж өрсөлдөө маш ширүүн болж тамирч маш ур чадвар сайжирч байна. Тэрийгээ дагаач манай баг бас тэр өрсөлдөөнд маш хүчтэй орж ирж ер нь бол плей-офф маш ер нь төвлөрөлттэй ер нь бол багийн уур амьсгал гэх бүх зүйл маш сайн байгаа. Үргэлж намайг тэр сайхан нэр хүндтэй нэрээр дууддаг байсан. Бүгдэнд нь маш их баярлалаа. Үргэлж урмын үг хэлж дэмждэг байсан. Маш их баярлалаа. Тэр урмын үгээр байнга ирж хүчтэй байж улам хичээх урам зориг авдаг байсан шүү. Тэгээд үргэлж дэмждэг байсан. Гэр бүл хайртай аав ээжтэй, ах トゥ найз нөхөдтэй бүгдэнд нь маш их баярлалаа. Багийнхаа арын алба спонсор байгууллагууд бүгдэнд нь маш их баярлалаа. Хайртай гэргийдээ үргэлж ард мөн бат зогсдог байсан баярлалаа л гэж та. За баярлалаа. За ийхүү Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-аас 26 оны улирлын үн цэнтэй тоглогчоор BCX Knights багийн ахлагч Эрдэнэ цогт тодорлоо. Тэгээд Хөп нөөцийн зүгээс харлан баярыг хүргье. Тэгээд хамтдаа за би MVP нэр хамт
нэр дэвшижсэн бусад тоглогч нарын талаар бас өнөөдөр бид нар ярилцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Өмнөх дугаарууд дээр яг 2-7 хоногийн өмнө бид нар ярилцсан. За би хувьдаа бол дүлгөөн биш бол магадгүй Барса. За 3 дахь сонголт бол Эрдэнэ цогт байж болох юм гэд ярьж ирснээс сайн санаж байна. Гэхдээ энэ бол 2-7 хоногийн өмнөх үр дүн. Одоогийн байдлаар статистик үзүүлэлт харах юм бол дүлгөөн Эрдэнэ цогт 2 маш багахан зөрүүтэй байгаа. За удирдлагын төгсгөлийг дүлгөөний тоглолтууд баг зэрэг унаад оноо авалт нь багасаад Эрдэнэ цогтын хувьд сайн хаасан учраас статистик үзүүлэлт ойрцсон. Тэгээд дээрэс нь холбооноос зааж өгсөн эхний 3 байраар удирдлаа дуусгасан байх ёстой. Статистик үзүүлэлтээр бага тэргүүлсэн тоглогч байх ёстой. Тэгээд нөгөө MVP-гийн гол шалгуур чинь энэ тоглогчийг багаас нь ингээд авчвал баг нь хожих уу гэдэг нэг тийм асуулт тавигдсан шүү дээ. Тэгээд энэ бүх шалгууруудыг ямар ч тач Эрдэнэ цогт бол хангаж байгаа гэж бодож гин. Тэгээд Тэмүүжинг 2019-оос 20 оны улиралд MVP авахад за дээрэс нь өнгөрсөн жил бас Эрдэнэ цогт ч гэдэг юм уу ямар тач энэ тоглогчийн хувьд карьертаа заавал нэг 3 удаа MVP аль хэзээ авал авчих байсан гэж би бол хувьдаа бодоод идгийн. Тэгээд энэ удаадаа бол анх удаага авлаа. Тэг өөрөө шагналаа авч явахдаа ч гэсэндээ нулимс тусааж исэн тэр хэмжээнд найдвартай хүлээсэн л байна тийм. Тэгээд яг ярилцлагыг үзэж байхад Эрдэнэ цогт хэлсэн хамгийн гоё нь одоо л сэтгэл тавьширлаа. Тэр айгүй их таалагдсан. Тэгээд за Тэмүүжин, Сэргэлэн, за сүүлийн одоо Аз хоёрын авдаг MVP ч юм уу да. Яг үннийг хэлэхдээ энэ 3 улирал дээр гурван дээр Эрдэнэ цогт авал авчих боломжтой байсан ийм улирлуудад эцэст нэг юм авлаа. Тэгэд FC фанатууд ч юм уу за ерөн зөвхөн FC фанатууд ч хэлтгүү зүгээр Саксмон сонирхогч тундаас дүлгөөн яагаад аваагүй юм бэ гэдэг тийм магадлал одоо нэг тал үнцэг бол байгаа шүү дээ. Тэгээд юутэй ч одоо 2 тамирчны оролцсон тоглолтын тоглолт дүлгөөн 23 тоглолтод оролцсон, Эрдэнэ цогт улирлын бүх тоглолтод оролцсон гэх жишээ нэ. Тэгээд довтлогооны хувь бас энэ хүү үзүүлэлтэнд аягүй чухал. Довтлогоо. За довтлогооны хувь чөлөө шидэлтийн хувь. Тэр чинь бас өөртөө олдсон боломж ихээр үр дүнтэйгээр ашиглаж байна гэдэг бас MVP-г бас л нэг тодорхойлох зүйл. Одоо дүлгөөний хувьд энэ улирал мундаг байснаагүй л байсан. Гэтэ Эрдэнэ цогт ч гэсэн өмнөх улирлууд бас авал авчгаар те. Тэр нь бол одоо тэр үедээ залуу тамирчин байсан уу байсан. Лиг 100 жил тоглосон. Тэгээд тэрний орон Сэргэлэн Тэмүүжин ч юм уу улирлын туршилттай тамирчин тавсан. Тэгээд энэ жил ч гэсэн ялгаагүй л гэж би бол дотроо дүгнэж байна. Дүлгөөн энэ жилд үндэсний дэлгэхний жилдээ тоглож байгаа мундаг байсан уу байсан. Гэтэ нөгөө тал бас л Эрдэнэ цогт авах хэмжээнд хөдөлбөрлөсөн те. Хөдөлгөөн хийсэн ангалтай өөрийгөө харуулсан. Тийм болохоор би бас Эрдэнэ цогтыг авахд ер нь буруудахгүй. Ер нь бол хувьдаа агуу баяртай. Тэгээд яг бүр нарийн томьёогоор бодох юм бол true shooting percentage гэдэг юм уу маш олон тоо гаргаж ирж болно л доо. Тэгээд энэ улирлын хувьд Эрдэнэ цогт илүү тоглолтод оролцсон. Тэгээд тухайн томьёогоор бас илүү гарч ирсэн бол тэгээд манай Саксмон хүмүүс сонирхогч ч гэсэн их баяртай байна. Тогтвортой бага манлайлж тоглосон тоглогч нь яг энэ хоёрыг харьцуулах юм бол энэ нөгөө хоорондын матч апууд уучраа байгаад байгаа тийм. Тэнтэл дээр харин ямар бодолтой байна. 3 тэг байгаа юу? 2-1. Нэгэн дээр нь дүлгөөн байгааг. Тийм. Найц ойждаг тоглолтын дээр дүлгөөн байгааг. Тэр учраанууд бол бас их чухал гэж би бодоод байгаа байхгүй. Гэхдээ маргах арга байхгүй. Тэгээд бас нэг юм бодогдож байгаа нь хэрвээ дүлгөөн бүтэн тоглолтод оролцоод нэг спелс биш нето эйпсиг үргэлжлүүлж авч явж исэн бол дүлгөөний статистик бас арай илүү амар гарч ирэх байна. Тийм. Гол нь тэгээд бас хүчин зүйлс нь за уналтаас дэшээ өгсөх бас нэг өөр бах тий. Тэгээд дүлгөө удирлыг маш сайн эхлүүлчихэд удирлын төгсгөл рүү жоохон унчгаад тэр нь бас нэг амжилтаас хойш татах хүчин зүйл болчихж байгаа байх л та. Ямар ч тач тэгээд хулангийн хэлсэнчлэн хүмүүс бол хамгийн их бас хүлээлт тавьжсэн ялчгүй дүлгөөн байсан шүү дээ. Тэгээ үзүүлэлтийн хувьд ч гэсэн яг нэг 2-7 хоногийн өмнө л гэхэд дээгүүр байсан болвол яг сүүлийн хэдэн тоглолт амжилтанд тагснаар бас ялчгүй улирлын үнцэнтэй тоглогч болсон байна. Тэгээ мөн дээрээс нь бол үзэгчдийн хамгийн хүссэн хүлээсэн, фэнүүдийн хүссэн хүлээсэн, өөрийнх нь хувьд ч гэсэн хамгийн хүссэн хүлээсэн шагнал авсанд нь бол бид бүгд маш их баяртай байна. За дараагийн шилдэгээр бол шилдэг дасгалжуулагчаар BCH Knights багийн дасгалжуулагч за Юрис Василевис. Энэ дээр нэг гайхаж байгаа зүйл байгаа нь улирлыг нэгээр дуусгасан байх ёстой гэсэн нөгөө шалгуур нь. Би ингэж бодсон. Илүү олон тоглолтыг одоо удирдсан гэдэг утгаараа бол энд шалгаруулж байна гэж бас бодож байна шүү дээ. Хөлгүүдийн дасгалжуулагч харамсалтай бүхний оронд залгсан. Тэгээд Эйпс болохоор нэтог солиод Спелсиг баг талд нь авчирсан ч гэх юм. Тэнгүүт Тэгсэн нэгээр дууссан нь Эйпсийн дасгалжуул.
Тэгэд одоо спилс авчихаар бас маргатай. За магадгүй яа гэм бол яг нэг улирлын тэдэн хөвд бага дасгалжуулсан байх ёстой гэсэн. шалгуур байдаг гэж Ер нь шалгуур байгаа л бах л та тий. бид ихтэй энэ нөхрийг шилдэг. Яг ихний гэж бас яг эхнээсээ дуусах хүртлээр хамт байсан гэдэг утгаараа Тийм. авч байгаа юм болов. Гэтэ улирлаа 2-оор дуусгасан. 3-аар 3-аар дуусгасан. Тийм. Тэгтээ яг ч би ч бас яг хулантай саналтай. Нэгээр дуусгах хэрэгтэй гэсэн шалгуурыг тавьсан л бол тэр шалгууртаа эцээ хүртэл өмч явах хэрэгтэй байсан юм шиг санагдаад Тэгсэн чинь солигдчихвол яах юм. За би ингэж бодъё л доо. Гуруула 26 тоглолт өдөрсөн чи 27 өдрийн солигдчихлаа. Тэгэхээр бас хэцүү шүү дээ. 27 дахь тэр нь би гараад ирлээ. Тийм. Тэгэхээр ч бас Тэгэхээр инхот шилдэг дасгалжуулагч болох уу гэдэг асуудал. Эсвэл 26 тоглолтын төвснэгт манлайлж ийсэн гуулын шилдэг болох уу гэж. яг өлгүүдийн дасгалжуулагч байсан бол асуудалгүй байсан баг тий. Тэгээд Василис за энэ дээр жоохон гэхдээ зүгээр энэ дасгалжуулагч тодорхой зүйлс хүчин зүйлс нөлөөсний улмаас шилдэг дасгалжуулагч болж байгаа. Тийм тэрнээс биш гэдэг. Яг зөв. Тийм миний бас бодож байсан. Ер нь бол хамгийн дээд байгаа 3 багаасаа хамгийн олон тоглолтод оролцсон дасгалжуулагч тэгээд багтаа үзүүлсэн нөлөө нь нөгөөдийнхад одоо оролцсон тоглолтоос ингээ харьцуулаад үзэхээр арай өндөр гарсан юм болов уу гэж бодсон. Яг энийг харахаас өмнө бол ямар ч тач нэгээр гарсан коуч байх ёстой байсан юм шүү гэсэн бодол бас төрүүлсэн. Тэгээд хоорондоо дуулалт гарсан гэсэн найз дутвал та эпизодүүд байна шүү дээ. Ер нь яг энэ шагнал бас жоохон эргэлзээтэй. Тийм гэхдээ баяр хүргье. Тийм тэгэл бүх одоо шагнал авсан хүмүүстээ бүгдэнд нь л баяр хүргэе. За дараагийн үзүүлэлт маань болохоор үн цэнтэй шилдэг гадаад тоглогч байгаа. За гадаад тоглогчоор бол Devin Warren тодорсон байгаа. За энийг бол хэдүүлээ 2-7 хоногийн өмнөх дугаар дээр яриад бол ер нь бол тодорхой харагдаж байна гэдгийг бол ярилцсан байсан шүү дээ, тий. Яг хүчтэй өрсөлдөгч хэлэх юм байх. Warren хэдүүлээ Ян Миллерийг гаргаж ирж байсан шүү дээ. Яг Warren-ы яг доод үзүүлэлт дээр хамгийн сайн байгаа тоглогч бол яхааргүй Ян Миллер байсан. Гэхдээ яг оноо үзүүлэлтийн хувьд бол бас нэлээд жоохон зөрүүтэй харагдчихсан шүү. Бүр тийм амар ойрхон байхаар бол харагдаагүй. Миллер энэ жил ялч Бертлес болоод ч юм уу те. Норобсгаа гал та форм. За Warren дээр 26 тоглолт 26 шөвлөрлөө сүүлийн тоглолтыг л үндсэн шүү дээ те. Тэгээ 26 онд л. Тэгээ үүн дээр нэмээд 3 тасалт нэмэгдчихлээ. Тий. Тэгээд довтлооны хувь бас том боломжийн чөлөө шидэлт яг нэг асар сайн биш гэхдээ л боломжийн тийм байсан. Тэгээд яг аргагүй нэг багийн гол хөдөлгүүр байгаа. Гэтэ Warren бол миний хувьдээс энэ жил нэг арай жоохон за тийм хацтай ихэр ч юм уу те. Өнгөрсөн өдрлийн яг нэг Ed Wesley Miller-ийн үед байсан бол бас энэ стат хангалтгүй л болов та. Тэг өөрөө зогцож чадахгүй багтаа ирсэн ч юм шиг харагдаад байгаа ш. Цугуур очиртай айгүй гой зогцож байсан. Тэгээ энэ жилийн яг одоо хүснэгтийн эхний 5-д зайлангуй эхний 3-т байсан багуудын Leonard-с жоохон докторгуул байлаа л да. Тэгээ Eves дэрхлээл Joker байл дараа нь Harris ирэл. Нөгөө талаас Miller багуудын нэг 60% орсон уу те. Тэгээд яг нөгөө нэг оноогоор тэргүүлдэг гэх юм уу яг оноо авч өөрийгөө харуулдаг тоглогчдын дандаа хүсэгтийн доод хасруулж байна. Ингэж харагдав. Тэгэхээр бүгдээрээ ямар ч тач бүгд л санал нэгдэж байгаа гэсэн үг байна шүү дээ, тий. За дараагийн шилдгээ хамтдаа харцгаая. За дараагийн шилдэг бол шилдэг хамгаалан тоглогч дүлгөөн байгаа. За энэ дээр бол бас бид бүгд яг 2-7 хоногийн өмнө яриад үзүүлэлт бүх юмараа бол яа харахгүй дүлгөөн тодорч байсан. За энэ дээр юу гэж бодогч байна да? Орхил мөхөө. Тэр бол ер нь их маргаах зүйл байхгүй дүлгөөн дээр. Тэгээд өмнө нь бол өмнөх нэг 2-3 үйлрэлт харахад хазуу 2-аас бусдаар хөвшлэн дана жижиг тоглогч ч юм уу тодордог байсан шүү дээ. Ингээд сүүлийн 2 үйлрэлт дараалаад дутагтад албан том тоглогч тодорж байна. Тэгээд би бол нүдээ олсон л гэж. Манай хүн бас шинэ өнгө төрөх байлаа шүү дээ. Тэгээ ер нь улирлын эхлэлийг дандаа 20-10 гэл легонорны тоглогчдоос ирдэг тэр үзүүлэлтүүдээ л үзүүлээд яваад исэн. Тэгээд яа харахгүй дүлгэн болвол тийм байна. Тийм тэгээд офсиснаар сайн ажиллаж чадах юм бол ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг л Apes харуулж штэ. Улирал дуусаад шууд хараас нь дүлгөнтэй холбогдсон ч гэх юм уу. Үүнээс бараг жилийн өмнө л дүлгөнтэй холбогдсон явжсэн. Тэгээд эц үр шимээ өртөж байна. Тэгээд залуучууд ч гэсэн гайхалтай өөрийгөө харуулж байна. За тэгэхээр хэдүүлээ хамтдаа дараагийн улирлын шилдэг харцгаая. За энэ болохоор улирлын амжилтанд нэгсэн тоглогчоор
Басын үлгүүд багийн тоглогч Барс болж шалгарсан байна. За бид бүхэнд яг одоо 24-өөс 25 оны үеэрл болон 25-аас 26 оны үеэрлийн дундаж үзүүлэлт харагдаж байна. Бид нөр 2-7 хоногийн өмнөх дугаар дээр ярьж байхад Би бол ямар ч маргаангүй MFP бол Барсаал гэж бодож байсан. Статистик үзүүлэлт нь өөрөө энийг бүр 100% батлаад өгч ин л тоо. Тэгээ бид нар харьцуулсан юу ч гэсэндээ гаргаж статистик ч гэсэндээ гаргаж үзсэн. Тэгээ яхаарахгүй оноо авалт, самбар дамжуулалт, хувь гэд бүх талаасаа амжилтанд нэгсэн тоглогч бол яхаарахгүй Барс улд байсан. За энэ 12 оноо 4.5 самбар, 5.7 дамжуулалт гэл эдгээр үзүүлэлтүүд бол сүүл рүүгээ бүр улирлын төгсгөл рүү MVP-ийн хэмжээнд ч гэсэндээ яригдаж болохоор дүлгүүн ч гэсэндээ Deploy дээрээ нэмээд бүр MVP-ийн хэмжээнд яригдаж болохоор энэ хоёр тоглогч бол тийм л сайн үзүүлэлттэй байсан да. Тэгээ Deploy MIP хоёр дээр ямар ч маргаан байхгүй. Тэгээ Барсагийн энэ үзүүлэлтэн дээр бөмбөг тасалт нь нэмэгдсэн. Бас ахисан. Чөлөө шидэлтийн хувь бас ахисан байлээ. Тэгээд яг го Барсат үнэхээр маргах зүйл баг. Би яг зөвөр улирлын ихэнд болон дунд хэсэгт дархан юунит балжин юм биш үү? Би балжин нэмээд авчих болов уу? Ер нь дотор авчаасаа гэж маш ихээр гордож итгэжсэн. Тэгээ 11 настай тийм залуухан тамирчин яг улирлын ихэнд бол үнэхээр супер байсан шүү дээ. Унаа авалт нь 10-аас дээш гарсан. Самбар нь 5-аар нийжүүлээ. Би бүр юм тогтож харж байсан. Тэгээ өнгөрсөн улирлалт бараг 40 дундалж байгаа оноо 5 хүрхүүгүй үедээ байсан тамирчин. Гинт бүр ингээд төвшөөхөө гараад ирсэн. Тэгээ харамсалтай нь ер нь баганч тэр өөрөө ч тэр улирлын төгсөл хэсэгт харин жоохон унчлаа. Тэгээд Барса ингээд үзүүлэлтүүдийг харахаар руки жилийг харуул бас нэг юм гарч. Тэгээд софтмор жилдээ 7.6 оноо 3.5 дамжуулалт тэгээд 3-аас дээш самбар гэдэг чинь бас гайхалтай үзүүлэлт байхгүй. Тэгээд 3 дахь жилдээ энэ хэмжээнд ирчихнэ гэдэг бол эх жил баг нэлийн тулах байна. Тийм тэгээ бас хүмүүс ч гэсэн ярьж байлаа эх жилийн MVP баг Барсаг тодорхой хэмжээнд бол байгаа ийм чадвартай тоглогч байгаа гэж бас их ярилцж байгаа. Тэгээ бид бүгд ч гэсэн бас харж байна, харуулсаарч байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За дараагийн шилдгээр болохоро шилдэг 6 дахь тоглогч Батхуйг хаан шунхрууд багийн тоглогч Батхуйг харагдж байна. За бид нараас яг өмнө нь ярьжсэн тий хоёрхан тоглолтод сэлгээнээс оролцвол шилдэг 6 дахь тоглогчоор бол бүр хангалттай гарч ирэхээр байна гэж ярьжсэн. За энэ тоглогчийн бас үзүүлэлт бол үнэхээр гайхалтай харагдаж шүү дээ тий. Тэгээ улирлын 27-23-т сэлгээнээс оролцсон гэдэг бол. Тэгээд сэлгээнээс оролцож 14.4. Тэгээд уул нь ингэж хүн чинь гараан гарахыг хүснэ. Үгүй төлөвлөлөө бүр ингэж за сэлгээнээс л гаргачих. Тоглох цэцгэлжуулагчийн сэлгээ гараач юу нь бол айгүй хэцүү шүү дээ. Тэгээ гараа гэдэг нь нэртэй л хөөс шүү. Тэр сэлгээ шүүж болно бас гараач гэж үлээ. Гараан сэлгээ нь гараач гэж үлээ. Тэгээд гавь цэцгэлжуулагч өөрөө ч гэсэн ер нь энийг тооцоолсон байлгүй дээ. Тийм тэгээд хөвгөөг 3 тоглолтод одоо сэлгээнээс гаргачих юм бол шилдэг одоо 6 дахь тоглогч болно гэдгийг ер нь сонсгол ингэж танаас сонсоод тийм тооцоолоод хэлсэн баг тий. Холоо энэ дээр амжилтанд нагсан руу ч баг орж болох юм шүү дээ. Тэгж бодсон мэдтэй. Тийм ер нь Барсагийн араас дараагийн нэг сонголтуудын нэг бол мөн байсан. Тэгээ шилдэг 6 дахь яхаарахгүй мө. Угаасаа статистик нь энийг баттай баталж байгаа. Тийм тэгээд өөрөө ч гэсэн юу яасан бэлэр штэ. Найз тэлхтээ би ингэж хөгжихийг хүсэж байна тий. Намайг ингэж явуулаач гэд тийм ч учраас энэ шагналт ингэж хөгжсөн учраас гарч ирж байна л гэж байна. За ер нь шагналууд бол бүгд нүдэ олцсон юм байна. Одоо бид нар одоо шилдэг залуу тоглогч байгаа хамтдаа. За шилдэг залуу тоглогч бол баг бүх хүний тийм бат яг тийм таамагнд байсан тоглогч болох хаан шунхрууд багийн тоглогч өсөх хоёр байна. За 25 тоглолтод 11.4 оноо 6.5 самбар 0.5 дамжуулалт унжуулсан байна. Ер нь яг энэ дээр одоо марах зүйл ахгүй шүү дээ. Гялалцж байгаа бидний нүдэнд өртөж байгаа руки гэвэл ням цогт. Өөр. Би бол Монголын төгөлдөр дуртай болгож. Гэтэ улирлын 2 дугаараас баларсан шүү. Бүр гараанд ч гарах байсан. Зөв коуч юм биш. Би бол төгөлдөрт бол аягүй дуртай бүр бөмбөг алддаггүй хурдан тий. Би бол төгөлдрөө дараа жилээс найц ч юм уу тий. Нэг жоохон холбогчийн байдлал асуудалтай багуудаар нэг шүүрчих болоо гэж байна. Энэ одоо нэг жоохон туршлага хэрэгтэй байна тий. Төгөлдөрт. Инх амар нэм цогт хоёр ч гэсэндээ ер нь гоё. Инх хамрыг бүр улирлын ихтлээс ашиглаад эхэлсэн болвол өсгөөтэй хамгийн ойр өрсөлдөж болох байсан юм шиг. Сүүл 20 гарсан он авчлаа. Инх хамар ч тий. Би бас ямар төвшөнд байдаг вэ гэдэг бол харуулсан шүү. Тэгээд бодолтой инх хамар Монголианс байсан бол гэж бодож байна. Тэгээд шагналуудыг хараад тахаар нэг улирлын ихэнд гаргаж өгсөн холбооноос гаргаж өгсөн одоо цаасан дээрх юу гэж хэлмээр юм бэ? Дүрм. Тэрэндээ гол нь яг бат захирагдсан байж чадж гин үү? Энэ дээр тийм тодорхой хүчин зүйл нөлөөлөл гайхаж байна тий.
баг зэрэг гарч ийн үгүй юу? Үгүй дасгалжуулагч дээр энэс үр арга байхгүй. Гэхдээ дасгалжуулагч дээр бас тийм журам байв яах. Удирдлагын харин нөө түрүүнд ирсэн шүү дээ. Тэдэн хувьд дасгалжуулсан байх ёстой гэвэл гарцаахгүй эсвэл хэвсэл болчихно. Тийм ээ. Тэгэхээр ямар ч тач бүгдээрээ бол удирдлагын шилдэгүүдтэйгээ бол санал нэгдэж гин гэж харж байна те. Тэг ямар ч тач бүх шилдгээр шалгарсан тамирчидаа, дасгалжуулагчдаа бүгдэнд нь баяр хүргье. За тэгээд хэдүүлээ хэсэг хугацаанд завсарлаа дараагийн сэдв рүүгээ оръё. За тэр бол плей-оффын тоглолтын талаар байх болно. Маш гал гарсан тоглолтууд болж өнгөрсөн. За тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel, Gold ивент тэтгэгчээр Powerade Sport ус цоошин өнгө төрхтөгөөр ирлээ. Бид бүгдтэй хамтран ажиллаж байна. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад эргээд олцгаая. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай марил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр таны дижитал аялын ихтгэл түнш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос аваарай. За тэгээд дараагийн сэдв рүүгээ ороход энэ 7 хоногт плей-оффын бүх хоёр дахь тоглолтууд болсон байгаа. За тэгээд хамгийн гал гарсан тоглолтууд гэвэл яа харахгүй хоёр дахь тоглолтууд байлаа. Тэгээд хамтдаа хамгийн эхлээд Бодонс болон Miners-ийн тоймоос эхлээд ярилцаад явъя гэж бодож байна. За энэ тоглолт хэрхэн болж өнгөрөв бүгдээрээ маш гайхалтай шимтэн үзсэн баг. За энэ тоглолтын бас хамгийн онцлог сэдв бол Miners 80-85 харьцаатайгаар хожил байгуулсан тоглолт болсон. Тэр нь тэгэл тоглолт эхнээс өгөө аваад явж байгаа л 4-4-ийн дундаас шийдэгдэж байгаа нэг ийм дүр зураг харагдаад байна. Тэгээд нэто дасгалжуулагчийн бас ганц хоёр шийдвэрүүд дээр эргэлдсэн зүйлүүд байгаа. Нэмээд энэ тоглолтын бас нэг юм чинь цувралын эхний тоглолтыг бодох юм бол Scrap амар сайн эхлүүлсэн тийм. Тэгсэн. Тэгэл яг нөө нэг тэрний ярин сул талан гарцсан л та. Scrap эхний хагас 16 он авсан юм. Тэгэд 3 дугаар үе рүү орж ирэхэд 3 болон 4 дугаар үедээ бус тамирчдын тоглолт байхгүй. Анд энэ муу байсан. Инкватор ер нь те Монгол тамирчид Батбаярт нэг шийдэх орон зайж болдоггүй. Scrap бөмбөг байгаадсан болохоор л тэр баггүй. Тэгээ Батбаяр нэг цөөн өдрийн шийдэлтэй 6 оноо яваад 2 илүү байл. Тийм. Касанс талбай дээр байх олон минут байх үед Батбаяр анд гэсэн тамирчид өнгөрсөн тоглолтод харсан шүү дээ. Шийдэх орон зай хангалттай бас. Тэгээ Scrap байгаад хар байхгүй. Тэгээ 4 дугаар үе дээр 4 дугаар үеийн тэр дунд сүүлийн 3 минутын жилөө Касансыг оруулдаг. Би бол тэр сэлцэг арай эрт орж ирэх ёстой байсан болов уу гэж бодсон. Доорч нэг 6-5 дээр те. Тэгэл Касанста одоо бүх шийдвэрээ нөгөөл Касанс дамжуулна өөрөө довтлно хамаахгүй. Scrap бол энэ тоглолтод Стон Херотоз яриад болсон да. Тэгээ энэ тоглолтоос бас ажиглахад сүүлийн үе дээр Касансыг арай оройтуулаад бас гаргачихгүй гэсэн бодол бол бас төрсөн. Нилээ ойрхон онооны зүрхтэй байсан шүү дээ тий. Тэрэн дээр бас юу гэж бодож जैन. Тэгээд бас яг эсрэг талд Одбаяр Касансыг нилээ бухимдуулж байгаа харагдсан. Бүр ихний үеэс эхлээд л ер нь нэг юм шатаалт бас явж гисэн шүү дээ тий. Касанс өөрөө ч бас Одбаярыг бухимдуулаад хэлсэн. Энэ хоёрын хооронд нилээ хоорондоо нилээ. Тэгээд Miners-аас гэж ярих юм бол Miners-аас бүр болко те тэр ихний тоглолтын дараа нэг бөө ингээл уур хуцаар тамштай орнд юм бол хор шар нүдэлсэн зөр Касансыг 2 удаа гаргаж ирж байгаа л напур наашир гэж бараг дуудаж байгаа төдөөс нь 2 шийдсэн дээ. Бүр амар шийдэлтэй. Ялангуяа ихнийх нь тэгэхээр тойрч гарах гэж үзсэн чинь Касанс ч бас нэг өргөн том болохоор хэцүү байсан. Нөө нүрийн шуумдаа л тэг буцаж бүрөөр залж авч гарч ирж байгаа. Тэг яг өвдөвсөн. Холон бас тэр өдөр ярилцлага авсан шүү дээ. Тэгээд бас яг онцлог хэсгүүд нь юу байсан бэ? За ер нь талбайтай би нэлээ ойрхон байсан. Ингээд хоёр сэлгээний судлыг тойроод л нагуур цагаар юм харчих гээд эндээ их ажилдаг болохоор орднэр нэх очтгоо. Тэгээд тэр өдөр их зүйл анзаарахыг их хичээсэн. Тэгээд Касансын хувьд бол нэлээ ууртай байсан. Нето коуч руу нэлээ удаа уурал сэлгээний судал руу бүр маш ууртайгаар суусан. Тэгээд тоглолт дуусны дараа баяр цогт тасгалжуулагч Нето коуч хоёр хоорондоо муудалцаад бүр барилцаад авахын наан зүйл бол болсон. Тэгээд дэлгэцээр бол тэр харагдаагүй. Тэгээд Нето коучи хэлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр би чамд баяр хүргэж чи надад баяр хүргэх ёстой байсан. Эхний тоглолтын дараа гэдэг ч юм уу. Тим зүйлийг хэлэх шиг болсон. Яг би жоохон зайнаас сонссон ч гэсэндээ тэгээд баяр цогт тасгалжуулагч болохоор тэр үгэнд нь нэлээд бухимдсан. Гэтэ яг энэ бол цувралын тоглолт шүү дээ. Улирлын тоглолтуудад бол хоёр тасгалжуулагч нар гар бариад салах бол
бичигдээгүй хуулиудын нэг байдаг баха. Гэтэ цуврал дуусаагүй байхад баяр цогт тасалжуулагч гар бариагүй хувцас хөрөг хэрвээ зорьсон юм бол яага болохгүй гэж бас яг бодогдлоо. Нэтокочид маш нервтэй байсан. Ялангуяа тэр нөгөө сүүлд ням цогтын бөмбөг таслалт тоглолтын гол эргэлтийн цэг болцсон шүү дээ. Тэгээ тэр шийдвэр дээр яагаад төгөлдрийг гаргасан те тэгээ Кассенсийн хувьд сэлгээний судал дээр маш их нөлөө үзүүлж байна. Төгөлдрийг дуудаад чихэнд нь бүр ингэж тэрж жагаад үг шивнсэн. Төгөлдөр яг тэрний дараа гараад өөрөө доороос оноо аваад Кассенс руу ингэчилээ гэдэг ч юм уу. Ингээд нөгөө юм Кассенсийн хувьд форм яг та нарт ямар байгаа санагдсан. Би бол арай жоохон форм муутай байгаа юм байна уу гэж анзаарсан. Гэхдээ Майнерсийн эсрэг цуврал дээр л Кассенс ийм байх бах. Формонд бол маш хурд орох бах. Дараагийн цуврал руу хэрвээ Сэлэнт Бодос гарч чадвал Кассенсийн форм тэр үед нэлээ эвгүй болцсон байх юм болов. Тэгээд хэрвээ Бодонсыг хожих ёстой болвол форм арай таархан байгаа энэ үед юм шиг тийм болов санагдсан шүү. Тэгээ бас тэр өдрийн тоглолтоос бас нэг тоглогчийг онцлвол надад бас тулга Сэлэнт Бодос оюун тоглогч тулга үнэхээр сайн байсан. Бага тийм бүр үнэхээр манлайлж авч явж бас яг тэгж ойрхон онооны зөрүүг гаргах бас боломжийг олгосон болов уу гэж бас надад ажиглагч байгаа. Тэгээ тэрнээр бас нэг сонирхолтой юм ярихад Кассенс нөгөө нэг Tonight Show-нд оролцсон шүү дээ. Тэгээ тулгайг бас айгүй маш сайн магтжсэн. Тэгээ тэрнээс нь бас ирч хүч бас урам зориг авсан болов гэж бас ажиглагдаад байгаа. Яг үнэ. Багийн хамгийн дуртай тоглогч хин бэ гэсэн чинь тулга гэж бүр хамгийн ихэнд ямар сонголтгүйгээр хэлсэн. Араас нь Бат хоёрыг өөрөө Кассенс нэрлэлжлээ. Тэгээ нөх хүн их урмаар ер нь тэтгэгддэг шүү дээ. Тэгээд тулгад тэр нь айгүй их нөлөөлсөн баг. Тэгээд тэр хэмжээд маш хичээл зүтгэлтэй тулгын хувьд бол үнэхээр сайн тоглолтыг үзүүлжсэн. Тэр өдөр би Бодонс магадгүй хожвол Кассенсаас яриа ахуугийн урт Кассенсийн тоглолт болохгүй. Скрабаас уу, тулгаас уу гэдэг сонголтын дээр хоёр дахь тоглолт бол юм байсан. Тэгээ үзэгчтэй нэг зүйлийг хэлэхэд яг одоо ер нь 2 цаг болж байна. Цувралын 3 дахь тоглолтууд болцсны дараа нэвтрүүлэг маань хүрч байгаа учраас 3 дахь тоглолтын үр дүнд бид нэр сайн мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд ширүү өрсөлдөөнтэй тоглолт болж байгаа гэдэгт бол марахгүй байна. Тэгээ энэ цуврал дээр 7 хоногийн өмнө ярилцахдаа би бараг 7 тоглолт гарахыг эргэлзэхгүй гэж ярьжсэн. Тэр үгэн дээрээ би бол одоо ч гэсэндээ Баттай зогсож чадхаар байна. Тэр хэмжээнд Эрдэнэт Майнерс баг солиотой байна. Их хөтөв. За миний хувьд цувралын 2 дахь тоглолтоос магтах хэвээр тоглогч гэх юм бол би ням цогтой гэж хэлнэ. Яа тэгвэл 2 дугаараас ялангуяа тэр скрабын таархан тоглосон хагаст бол скрабын чихэн дээр жинхэнэ амьсгалсан ням цогт. Огт салаагүй ерөөсөө дэрэгдэн яг ачиг шиг наалдал явчихсан. Тийм ч учраас скраб нервтэй зүйлтэй тоглолт нь болохоо болоод ням цогт бүр өөрөө бөмбөг таслаад хожлын оноо аваад гэх юм уу. Ийм тоглолт өрнсөн. Тэгээд ням цогттоос илүү зөрөгтэй тий дайчин тоглороо гэж хүсмээр байна. Тэгээд энэ тоглолтоос одоо дүгнэлт гээд хэлэх юм бол ерөөсөө хожихыг илүү хүссэн баг л байна. Нөгөө талаас яг тэгж бүтэн багаараа тоглож чадсан үгүй гэж хэл. Тэгээд энэ цувралд мартаж болохгүй нэг хүн бол яхаа аргагүй Мактенелс байгаа тийм. Энэ өдрийн яг энэ хожлын бас гол төлхөөрүүдийнх нь нэг яхаа аргагүй Мактенелс байлаа. Тэгээд Мактенелсийн бүр нэг хөдөлгөөн болгоноос үйлдэл болгоноос нэг туршлага гэдэг зүйл бол харагддаг шүү дээ. Кассенс эсрэг бол ерөөс эмээсэн юм байггүй шүү дээ. Кассенс бол яг өндрөөр болохгүй бидэд болохгүй. Гэтэл ерөөс нэг бүр яг мөрний ихний хөдөлгөөнтэй нэг хөлийн жижиг хоёр тавилтаар бүр асуудал гаргалж чаддаг. Хэдэн ч хамгаалагч байсан. Тэгэл өөрөө гарах үедээ гаргахдаг. Яг нээс нэг бүр ихтгэлтэй үедээ тоглодог. Тэгээд асуудал гоонаа. Тэгээд Мактенелс бол үнэхээр биш шүү. Ер нь имэйлт гэдэг зүйл байхгүй болсон юм шүү. Одоо өнгөрсөн жил Кассенсыг ирэхэд нэг сүрдээл вау дэлхийн суперстар NBA суперстар бидэнтэй тоглож ин гэсэн зүйлсүүд бусад тоглогч нарт байсан байх. Энэ жил бол тийм зүйл байхгүй л байгаа юм шиг. Кассенсаас хинч ингээ нэг бэргсэн ч юм уу тийм зүйл огт байх. Брайс Джонсон бэргээд байгаа. Тийм Брайс Джонсон бол Брайс. Мактенелс бол өөрөө нөхөр тэ ясны чинь нэг NBA-д хал үзсэн хүн байгаа шүү дээ. Кассенстай бууз тоглоод үзцэл аваа шүү дээ. Би 27 минут уншсан. Тэгээ нэг багийн гараа байсан юм бол. Тэгээд Брайс Джонсон бол яалтчгүй бүр ингээд. Яг энэ цувралтай яг нэг ажиллаад байгаа. Бөмбөг аваад Брайс Джонсон ингээд ямар ч ингээд идэвхтэй зураг Кассенс ар дээр нь авсгалах гэхлэнгүү зур бөмбөгөөс салахын төвстэй. Ямар ч тийм нэмэр байхгүй. Тэгээд Мактенелсийн Кассенсийн эсрэг авч байгаа оноонууд өнгөрсөн өдрүүдэд Филиппин болоод манай урд төршийн сошиал медиагаар битүү. Ерөөсөө Мактенелсийг л магтсан хүмүүс. Тэгээ нэг чухал зүйлийг мартаад байна. Энх баясгалан
гимтээд гараа явцсан. Эрсдлээ тооцоолоод бид нэр оруулж ирэхгүй гэдгээ хаалх таймын үеэр баяр зүгт дасгалжуулагч хэлсэн. Энэ хожлыг авахтаа инх баясгалангүй авсан. Тэгээд Баттуур ахын аман бас тэр тоглолтын дээр үнэхээр сайн ажиллаж илээ те. Жүжиглээд штэ наачаа гэдэг ч юм уу. Ахын босооч жүжиглээд. Санчир ахын шидэлтүүд мэдлэлтүүд гэдэг ч юм уу те. Ерөөсөө яг багаараа майнер севд маш багаараа тоглосон. Харин Сэлэнг Бодол севд скрап дээр хитрхи тулгуурлаж байгаад бусад тоглогч нараа хоёроор хасч жоохон гацсан. Орц тоглолтнод юу алж идэх юм бодлоо. Манай дэг хаагур явна. Хэцүүлэн тэгээ ялч хэцүүл. Яг талбай дээр минуттай багтаж шингэнэ гэдэг нь өөрөө жоох асуудал. Минэд экватор нь одоо болж бүтэж байгаа ганц хүн гэх юм бол би дүлгүүнийг л гэж байна. Тий, зөөр эхний хоёр тоглолтод ажилласнаар дэлгэрний нэг Кирор Касан сууцсан үед Мактанес дээр нэг контактн дээр үлдээ те. Ер нь хамгаалуулгач гаргаж ирж байгаа. Бусдаар яг одоо зөвхөн хэдүүлээс нэг үнэтэй гэвлэрэхэд одоо жоох хэцүү болсон шүү дээ те. Тэр тамирч одоо нас хэлээ. Бас хэлжсэнчлэн одоо нэг байрал тоглож байгаа маш олон тоглогч байгаа. Тэгэхээр хин минут хуваарлж өгөх вэ гэдэг бас айгүй чухал асуудал болчиход байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр яг дэлгэр нэмийн хувьд яг бусдыгаа давмгайлахаар хэмжээний бас тоглосон уу, бэлтгэл сургуульд нь хэр байгаа вэ гэж бас бодож үзэхэд л асуудал. Яг мэдээж плей-оффын нэг тоглолтыг бол бас аваад гарчих нөлөө үзүүлж чадах юм байж байгаа тийм. Ялчгүй бусад тоглогчтойгоо хэр байгаа вэ? Дасгалжуулагчийн өмнөх сонголт одоо нэгдүгээр сонголтоор байна гэдэг хэвчээ шүү дээ. Кадра Касан шиг мэдээж авч. Одоо бол тэгээд ер нь овц солихоор бадсан шиг л байж ивэл одоо хамгийн том тусгал. Гэтэл удирдлагын бол сүүлийн тоглолтууд тарсан шүү дээ. Дөлгөөн дэлгэрний маяр тоглолтын дурш таараа байсан ч гэсэн дөрөвдүгээр үедэр орж ирээд юу их бол нэрч заалуулахгүй сайн мэдчихсэн. Тэгэхдээ өмөртөж багтаа хийх юм аа л хийгээд явж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд дараагийн тоглолт бол Brothers болон Эбс багийн тоглолтууд байгаа. За энэ бол бүр маш гал гарсан тоглолт болсон. За дөрөвдүгээр үеийн бол Баатар бол яхаарахгүй баасанд орж байсан. За тэгээд энэ тоглолтын талаар бас ярилццгаа. Энэ тоглолт яг юу болж өнгөрөв? Юу яг эргэлтийн цэг болчихвоо? Энд дээрхтээ үлзий уршигыг халаад байна гэсэн чи юу бас гэж бүр амар биш юм чи тэг тоглолтын дараас нь үлзий уршиж чинь ингээд эхлэлээ үлзий урших сайн тийм амар сайн ийцэн штэ баг юм чинь хэдэн өвдөө шидсэн байлаа 3-аас 5 удаа шидсэн штэ 7-оос 5 ч илүү нэлийн өндөр өвдөө шидсэн бичсэн чинь нөгөө талаас баасан дээр ч өсөл дөрөвдүгээр үе дээр гэтээ эйпст ингээд удирдлагын туршид өнгөрсөн жилийн плей-офф ч гэсэн харагддаг байсан ингээд 15-аас дээш оноогоор хожиж эхлэхээр шууд хэмнэлээ алдаад эхэлдэг. Ерөөсөө тэгэл тэр цэгээс хойш бүтэн хонтонд орчдөг эргэж зэрэгдгүй ийм нэг асуудал байгаа дээ. Тэгээд Кевин Аллен мундаг байсан тий. Тэ. Стого тоглолтыг үзүүлсэн, шийдэх үедээ шийдсэн, орох үедээ орсон. Тэгээд Маккензи Мөрийн бүхэнд л бас гайгүй байсан. Ер нь зөв мөрөг ажиллаад хад өөрөө оноо авсан ч бүхэн зүгээр ингээд үгсэн дамжуултуудыг л багийнх нь хийгээд байвал зүгээр ингээд энэ хүн сэтгэл амрал байх юм шиг анзаараад хаад. Тэгээд баскетгийн бас нэг эргэлтийн цэг нь гай эрдэн. Ерөөс гай эрдэнтэй контактлаад энэ хоёр нэг техник авдаг билүү. Тэгээд тэрний араас л ер нь нэлийн сайн тоглоод эхэлсэндээ баскетгийн хувьд. Тэгээд тоглолтын дараах ярилцлага бас их болны анхаарлаа татсан тий. Манай сэтгүүлч төгсөн ярилцлага. За тэгээд бүр нэг тоглолтын дараах холбооноос лигийн сад хэвлэлийн баг уралд байсан. Тэгээд энэ баг цуврал байхгүй юм шиг яриад байгаа. Гэхдээ бид нар байгаа шүү гэдгээ батлахыг хүссэн гэсэн. Маккензи мөрийг би тоххыг баг яах удаа. Чаарчсан. Харсаас. Маккензи мөр хийдэг удаа харсан. Одоо зөв тийм сайн тоглолттой хаад мөр өшөө жоохон хүч нэмээд өгсөн бол харин юу болох байсан юм бол мөр жоохон чимээгүй хүн байгаад байх шиг бол санагдсан шүү дээ. Тэгээд одоо яг ингээ багийн үзүүлэлтийг харахаар самбар 51. Энэ бол бүр үнэхээр гайхалтай. Ямар амар хичээл зүтгэл гаргаа. Уг нь бол би бол самбар Эпс илүү байх болов уу гэж бодож байсан аахгүй юу. Тэгсэн чинь 51-33 гэдэг бол бүр асар том зөрүүл юм шиг санагдаж байна. Тэгээд жижиг тамирчид самбарын ажилтыг айгүй гоё хийж гаргацсан. Булга баскет хэрэгтэй. Тэгээд төлгөө мөрөн хэрвээ хаалан суудсан тохиолдолд бол төлгөө мөрөн бас яг өндө чөмбө зөнтөртөл үзсэн шүү дээ самбарт. Тэгэхээр гоё юм. За тэгээд цувралын эхний тоглолтод 24 ононоос эргэж ирээд 7 оноо олгож ойртуулад Brothers хаасан. Тэгээд энэ хоёр дахь тоглолтын эхлэлийг болохоор бас л олон онооны зөрүүтэй эхлэл 50-нгорт хүмүүс орныг орхиод эхэлсэн байхгүй юу? Бүр айгүй олон хүмүүс гараад за зөв нь ойлгомжтой юм байна да. Энэ цуврал баг ингээл Эпс шүүртгэндээ гэсэн өнгө айстайгаар орхисон хүмүүс маш их байсан. Тэгэл тэрний ардаас Эпс нэг үед 6 оноо авч байгаа шүү дээ. Нөгөө Brothers 19 оноо авч байгаа шүү дээ. Тэгээ ерөөсө дөлгөө мөрөн шидэл эхэлж байгаа. Араас нь баасанд орж шидэл эхэлж байгаа. Тэгээ нөгөө баасанд минд хоёрын хамгаалтын нөлөөг
бүр үнэхээр супер санагдсан. Талбай дээр хахад нэмэх хэд байсан бэ? 20-с тийшээ баг нэмэх 25 байсан. Тийм баха. Энд хоёрын тэгээд тоглолтод үзүүлж байгаа нь үлээ. Тэгээ би ер нь Brothers-ийн арын албаны ойролцоо зогсоод байсан. За тэгээ тоглолтын шилдэгүүд бидэнд харагдчихээн. Баасанд орж 22 оноотой, мөр 20 оноотой. 12 мэн. Тэгээд гол нь Маккензи Мөрөөс одоо хамгийн нэгт багт үзүүлж байгаа нь бол юутэйч бөмбөгөө эсрэг багийн бүс тавьж өгөх те. Шинэ холбогч ашигладаггүй баг штэ. Холбогч байгаадсан тэр хоёрын яг үндэ таарахгүй байгаа. Тэгээд шаардлагатай тохиол баска бөмбөг залдаг баска биш бол Маккензи Мөр. Тэгээд Маккензи Мөр юутэйч бөмбөгөө авч өгж гэн довтлогоогоо эхлүүлж гэн. Энэ бол мэдээж хамгийн ихний зүйл. Одоо нэг асуулт байна. Энэ одоо яг тоглолтын дараа өнөөдөр ч Apes Brothers тоглох лөө тийм тоглоод дууссан байх болон Tide Apes хожсон байх болов Brothers хожсон байх болов гэж бодож байна. Яа тийм асуу тийм ээ. Тэр нэлээ ойролцоо өрнөх байхаа. Гэтэ өнөөдрийн тоглолтыг бол магадгүй Apes авахыг үгүйсэхгүй л байна. Ер нь цувралд 3 дахь тоглолт маш чухал шүү дээ. Эхний тоглолтын дээр нэг үед 6 оноо авсан алдаага засахын тулд өнөөдөр бүхнээ хийсэн баг. Гэтэ Brothers нэг сул тал үүсч болох зүйл байгаа нь дасгалжуулагч болцсон. Тэгээд энэ цувралд мэдээлэл авах гээд тоглолтын өмнө би очсон байхгүй юу. Тэгээд эхлээд багийнх нь арын албаны өндөр очиод яагаад дасгалжуулагч солигдвоо гэдгсэн чинь тодорхой мэдээлэл өгмөөргүй байна гэдэг. Тэгээд намайг 2-3 хүн дамжуулсны эцэст хувийн шалтгаанаар гэдэг хариуг өгсөн. Гэтэ тэрэн дээр бол би эргэлдэж байгаа. Багийн эзэнтэй зөрчил болсон байхыг зүгээр ер нь өгөөсөхгүй зүгээр хардж байгаа юм шүү. Гэтэ яг баттай гэсэн зүйл бол биш. Гэтэ эргээд бас ирэх юм шиг мэдээллүүд бол гараад байна те. Тэгэхээр өнөөдөр хэн багаа удирдах байгаа юм бол гэтэ оролж байгаа үед дасгалжуулагч те. Сайн үнэхээр бас багийнхнаагаа аягүй сайн мэддэг хүн юм байна гэдгийг бол ойлгож авсан 2 дахь тоглолтын дараа. Эхний хагасыг тийм дутуу дуусгачаад 2 дугаар үе 3 дугаар үеийн тоглолтуудаа бүр ингээд хамгаалалтаа амар сайн сайжруулад тэс өөр өөрчлөлтийг хийгээд онооны зөрүүг тиймсээ ойртуулад ирж байгаа нь ер нь бас дасгалжуулагчийн нүүдэл байсан гэж надад харагдаад байгаа. Ер нь их сони тий. Ингээд плей-офф тавьчихад одоо ингээд жиг хөрсөлтөө эхлэх гэж хахад би бол энийг яг дасгалжуулагчийг явуулсан гэж сонссон байхгүй. Тэгээд Эрдэнэ жаргал дасгалжуулагчтай өөртөө нь холбогдоход ч гэсэн ер нь чөлөөлж байгаа юм шиг үлээ. Одоо яг бичиг цаасных нь ажил явж байгаа хаа гэд нэг тийм маргаантай юм шиг байна. Тэнгүүт магадгүй энэ маргаан шийдэгдсэн бол өнөөдрийн тоглолтод ороод ирэх байх. Хэрвээ үгүй бол одоо ингээд ер нь гав нэг дасгалжуулагч үлгэн сүүлийн тоглолтууд тийм плей-оффын үлсэн тоглолтууд аваад явах. Багийн эзэн дасгалжуулагч хоёрын хооронд ямар нэг асуудал бол байна тий. Мэдгүй тоглогчтой ч юм уу юутай чинь шийдвэр гаргаж байгаа хүнтэй л нэг асуудалтай байна тий. Дасгалжуулагчаас нь асуухаар багийн эзнээс натгаа асуучгаа би хариулж чадахгүй ингээд байгаа байхгүй. Тэгэхээр чинь л багийн эзэнтэй асуудал байна гэсэн үг. Ноо байна тий. SJPs баг нэгдэх тоглолтоо хожил авчаад тэгээд хитрхи жоохон амарцсан болов санаа амарцсан болов гэж санагцсан. Тэгээд Ганагийн одоо баасанд орч дээр гаргаж байгаа үйлдэлүүд ч гэсэн нэг тийм арай жоохон нэг тийм нөгөө хүнээ үдсэн маягтай тий гиснээрээ одоо баасанд орч хэлжсэн шүү дээ хурцлсанд баярлалаа гэдэг шиг тэгж гарч ирсэн бол одоо нэг болоо тэнцсэн 3 дахь тоглолт SJPs ямар ч нэг буцаас сэргэлтийг авсан байх байх гэж бодож байна. Тэгээд хариу бас яг энэ тоглолттой л хэдий шийдэгдсэн байх байхаа. За тэгээд 3 дахь тоглолтоо хамтдаа харцгаая. За энэ бол бас бүр үнэхээр гал гарсан тоглолт болсон. BCH Knights болон хаан шонхрууд багийн тоглолтууд байна. За тэгээд бас яг л 4-р үе эхэлтэл BCH Knights байсан шүү дээ. Тэгэл ер нь бол энэ сурвал бол нэг тийм хоёр багийн өөдөөдөөс гаргаж байгаа нэг тийм нүүдлүүд л байгаа юм тий. Хаан хизээ тоглолтын хэмнэлийг яаж авч явах уу? Тэгээд энэ тоглолтыг манай MVP шийдсэн дээ ер нь бол. Эрдэнэ цогч шийдсэн. Тоглолтын төгсгөлд ялангуяа. Надад бол бараг тоглолтын талаар ярихаас илүүтэйгээр тоглолтын арт юу болов гэдэг талаар бас ярилцвал илүү сонирхолтой санагдлаа л та. 4-р үе дээр энэ тоглолтын дээр эргэлзээтэй юм бас байгаа. Уорн тоглолтын дундор бөмбөг өшгөлөхөд тэн дээр техник өгөөгөө. Тэр бүр гарцаа авах техник шүү дээ юу. Тэр чинь бөмбөг ингээд хүчтэй савх цохол техник өгдөг шүү дээ. Гол нь тэр дасгалжуулагчд өгсөн шүү дээ. Өшгөлсөн бөмбөг нь маш хүчтэй өшгөлсөн бөмбөг бүр яг үзэгчдийн сул руу явсан бөмбөг байхгүй. За тэгээд тулаг дасгалжуулагчид яг түүний дараач нэг техник өгч байгаа юм тий. За тэрийг бол яг үндэ хэлж мэдэхгүй байна. Тулаг дасгалжуулагчаас 9 бус үг хэлсэн ч юм уу тий. Би ойрхон байсан. Тэгсэн чинь ингээд soccer гэд ингээ хөл бөмбөг шиг ингээ өшөглөөд дээ штэ гэд тэгсэн чинь шууд техник өгсөн гэж байгаа. Бас нэг юм байгаа.
Яг тэр Эрдэнэ цогт дасгалжуулагчаар түлхэж байгаа шүү дээ. Тэрний өмнө Василевс дасгалжуулагч техник алдаа өгсөн байхгүй. Харин тэр яг юу Тэр болж техник алдаа өгсөн байхгүй. Би тэрийг сүүлд харахад тайм аут гэж харсан. Тайм аут бол техникийн алдааны шийдгээс өмнө завсарлага ороод ирсэн байх хэрэгтэй байхгүй. Йоо, тийм үү. Тийм. Тэр Warren техник өгж байгаа шүү дээ. За би бол гэтээ өөртөө айгүй итгэлтэй байна. Магадгүй миний бурууч биш магадгүй. Итгэлтэй байна гэхдээ миний бурууч биш байна. Зүгээр би бол тэр техник өгсөн гэдэгт нь бол бүр өөрийнхөө зүгээс итгэлтэй байгаа шүү заа. Warren техник алдаа өгж байгаа. Тэр Warren өнөө сүүл техник алдаа өгсөн шүү дээ. 2 оноо дутуухад. Тэгсэн чинь коуч Василевс дасгалжуулагч шүүгчдэр очиод тайлбар өгсөд энэ дэрэг гэсэн чинь Владимир Вескович гэж энэ серб шүүгч очиод техник өгсөн. Ингээд техникээ заалаа араас нэг энэ бол тэр өнөө техник алдаа ингээд нэг шийдэлжтэй юм үстэй ингэсэн бохгүй юу. Тэгэд Эрдэнэ цогт уурлаад очиж түлхсэн бохгүй юу. Тэр бол миний зүгээс коучо техникийн алдаа авахулахаас сэргийлсэн биш, авсанд нь уурлаад бүхэндээ түлхсэн бохгүй юу. Би бол ингэж хэлсэн. Өгцний дараа Эрдэнэ цогт очиж түлхсэн бохгүй юу. Би бол Warren техникийн алдааг нөгөөд араас үгүй гээд тайм заавал гэж байна. Үгүй тайм авах юм бол тийм биш. Тэр чинь чөлөө шийдгийн өмнө завсралга нь ирсэн байх хэрэгтэй шүү дээ. Завсралгын дараачаас орж ирээд Warren-ы техникийн алдааны шийдэлтийг шийдэх хэрэгтэй. Тэр бас тийм. Тэгэхээр чи тэр тоглолт бужигж байгаа шууд орж ирээл чөлөө шийдээд дараас нь шонхруудаас завсралга авдаг байхгүй. Тэр ямар ч техник байгаагүй. Завсралга байгаагүй. Тэгин тэр үе шүүгч завсралгаа захиалсан бол тэр чинь баг нөгөө буцаах аргагүй шүү дээ. Нэгэн талд дасгалжуулагчийн шийдвэр шүүгчийн заалт гарсан бол тэр яалчгүй техник өгсөн юм аа. Тэр нэг юм шүүлттэй холбоотой бас нэг асуудал. Одоо Касенс энэ цувралын тоглолтын дээр хүл тавьж ин тий тавьсан байхгүй юу? Уусаа тэр удаашруулалт дээр харагдчихлаа шүү дээ. Дээрээс нь тэр Warren-ы бөмбөг хөшөглөгч юм уу? Энэ бол бүр ингээд байж бол хамгийн муухай үйлдэлүүдийн нэг бол мөн заавал өгөх ёстой байсан уу гэвэл тийм. Тэгээд шүүгч нар эхний хагас дууссаны дараа тоглогч нар арын өрөөндөө ороод борхолохгүй байгаа зүйлээ ярилцдаг шиг шүүгч нар ч гэсэндээ өрөөрөө ороод чуу яг бүр удаашруулалттай шүүгч нартай үзүүлээд тэгээ бүр ингээд нэгтлаад хоорондоо айгүй удаан ярилцсан юм билээ. Би бас яриагаа сонсгож оролцсон. Гэхдээ би чадаагүй. Гэхдээ ямар ч тач тиймэрхүү зүйлс бол болдгийм байлээ шүү. Тийм. Тэгээс яг шүүгчдийн зүгээс харахад бас яг нөгөө нэг бид нар ингээд зурагтаар үзээд байгаа болохоос биш яг шүүгчийн өнцгөөс бас яаж харагдаж байгааг бол бүрэн дүрэн хэлэх бол арга байхгүй л дээ. Тэгтээ яг тэрнээр бас ялч нөгөө нэг оргил мөнхий хэлж байгаа дэр би бас техник өглөө гэж харсан байхгүй юу. Тэгээд ялч Эрдэнэ цогт очиод оролцлаа гэж бодсон байсан чинь бүх юм ингээд өөрчлөгдөө тэг ингээд би ч гэсэн ингээд гайхаад тайм байсан баг та. Шилэн өрөөнд дотор отгоох төр үзчихсэн байхгүй. Одоо манай аналист отгоох төр үзэж байгаа битээр хойлоо өвөө дасгалжуулагчийн техник өгчлөө гээд бүр яач өгсөн. Гэхдээ отгоох төр бүр ингээд хойлоо харж байгаа шүү дээ тийм. Отгоох бас над руу өвөө техник дасгалжуулагчдыг одоо ингээ хоёр шидтэй байна чи баг оноо тэнслээ мэслээ баларлаа одоо. Тэгвэл чи Warren-ийнхээ өвөө дасгалжуулагчдын техник өвөө тэр чи хоёр шидэх хэрэгтэйсэн нэг л шидэж байгаа. Тэгээд энэ яаж байгаа юм бол энэ тэр отгоох тарьж отгоох нэр нэг холбоог FIBA-гийн дүр нэг алдаа давхцуулахгүй махцуулахгүй гэсэн нэг тийм журам байдаг гэдэргээд нэг тийм ярьсан. Би тэр гэнэ үлээ мөндөө сайн. Чи ямар сонирхолтой байна. Ухраа цэвэрсэн. Яалч техник өгсөн юм аа. За ямар ч тач гэхдээ яг энэ бүгдээрээ үзэгчд маань аюу шүүлтүүртэй хандаасаа гэж бас хүсэж байна. Бидний харах үнцэг бас ямар байгаа лээ. Тэр хүний бас харах үнцэг нь ямар байсан гэдгийг бас бүгд бол хэлж мэдэхгүй байгаа. За бидэнд хоёр багийн дундаж үзүүлэлт харагдаж байна. За хаан шонхрууд 56-нд дуртлах. Тэрний 26. Гэхдээ зөвхөн 2 онооны дуртлах шүү. Тэгээд юу хааны оролцоо үнэхээр өндөр байсан юм тий. Тэр нь бол хаан шонхрууд гэхдээ дараагийн 2 тоглолтод дараалал хожно. Би бол тийм. Эхний 2 тоглолт өөрөө их ойрхон байлаа л да тий. За тэгээд доноо авалтаар тэр болж байгаа боловч. Warren 29 7 дуруу. Warren тэгээд өсгөөлийн өндрөөс үнэхээр сайн байсан. Warren чи ихний хагас нөө болохгүйсэн шүү дээ. Тэгэл нөө тэр үндэ ингээл жоохон нервтэй бөмбөг өшгөлөө. Энэ ч 2 дугаар хагасд бүр амар л байна. Одоо Ботовыг маань болдгоо энэ дээр. Амжилт нэгсэн тогтогч маань. Энэ дээр 9 дөө бүр ихнээсээ эхлэх хитэн ч удаа дураараа шийдсэн үнэхээр ороохгүйсэн. Өө ихний тоглолт нэр сайн байсан боловч 2 дээр орж ирв. Тэгээд энэ цуврал дээр гэлтгүү улирал дээр үсэн нормал байгаа тоглогч суур очирлоо тий. Ерөөсөө хийх юм аа яг л хийж. Тийм бүр тогтмол бүр дэндүү тогтмол суур очрол өстой бүх тоглолтын дээр улиралт чим плей-офф эхэлсэн ч юм байна. Өстой гоё тоглолч юм аа. Гэхдээ одоо энэ улирал ирж байгаа энэ дүлгөөн суур очор энэ
Маргад бас гоё байсан. Яг энэ гурван тоглогч үнэхээр гоё юм аа. Гоё байлаа. За тэгээ хоёр багийн гурван чимэг байлаа. Ялчгүй тэгээд BCH Knights болон хаан шонхрууд үнэхээр сенсацтай тоглолт тэр өдөр бол бас болж өнгөрсөн. Тэгээд бас эндээс бас нэг зүйлийг асуумаар байна. Тэр бол одоо баг үзэгчд хүн болгоны мэдж байгаа хоёр мэдээлэл хоёр талд гарсан. Тэгээд тэр ямар мэдээлэл байсан бэ гэхээр эхлээд хаан Falcons хаан шонхрууд баг мэдээлэл гаргасан. Энэ нь болохоор 2 дугаар завсарлагааны артлаас тамирчдын хэсэг рүү ороод гарч ирэх үед Warren өсөх хоёрыг дагцруу зөксөн гэсэн ер нь л тиймэрхүү утгатай мэдээлэл байгаа байхгүй юу. Тэгээ уучлалтгүй гэсэн утгатай мэдээлэл гаргасан. За тэгсэн чинь төд бодлого нөгөө талаас BCH Knights-аас мэдээлэл нь болохоор ерөөсөө тийм болоогүй. Гэт ийм хоёр мэдээлэл гаргасан байх юм. Яг аль нь зөв, аль нь буруу байсан юм болоо. Яг энэ дээр бол ерөөсөө нэг нэгдүгээр бид нар хажууд нь байгаагүй, хоёрдугаар яг юу болсныг харж байгаагүй хүмүүс учраас ерөөсөө ингэж төрүүлж дүгнэлт миний хувьд бол хиймэргүй байна. Тухайн үед би гэрч биш, юу болсныг мэдэхгүй. Тийм учраас аль бие усны шийдвэр дараа нь юу болохыг тэрийг мэдснийхаа дараа дүгнээд ярих юм бол энэ зөв энэ буруу юу илүү амархан байна. Ийм шийдвэрийг угаасаа эцэслэх ёстой хүмүүс нь би бол холбоо гэж бодоод байгаа байхгүй юу. CCTV хаасаагүй л байгаа. NBA ч гэсэндээ ер нь бусад орнуудын лигүүд дээр хувьцаалах өрөөний гадаа иймэрхүү зүйл болсон байвал тэрийг яг удаа хугацаанд нэгтэлдэг тэгж байгаа хэдэн тоглолтын дараа мэдээллийг гаргадаг шүү дээ. За үнэхээр цогсон үнэн бол бас өсгөөр өөрөө яг ямар үйлдэл гаргасан болоод Warren цогсон гэдэг нь бас сонирн тий. Warren мэдээж зүгээр гооноо шууд араас нь очиж цохгүй л илүү. Гэтэ төрүүлж гар орсных нь буруу яаж чуудсан болно л доо. Яг үгүй тэгээд хэдүүлийн ерөөсөө сүүлийн шийдвэрийн л хүлээг ямар нэгэн шийдвэр гарах юм бол тэрэн дээр ирээдэх үү. Тэгээд толгой тасгалжуулагч өөрөө ч гэсэндээ базар гүрийг. Тэрийг бол өөрөө би алгацсан юм аа гэж байсан. Плей-офф энэ бол ингээд харилцсан гэсэн базар гүр дээрээс юм. Нилээн л юм болж чинь таа. Тэгээд талбай дээр л ир бираа гаргаж талбай дээр уучаад энэ цуурлал ялчгүй бол анхааралтай талбай дээр ч үнэхээр гоё өршөлтөн талбайн гадуур ч гэсэн бүх зүйл ялан плей-офф шиг л байна да. Тэгээд юу л энэ ч маргааш харагдаа. Тэгэхээр бид нараас эх 7 хоногт ямар нэгэн шийдвэрийн талаар бас ярилцсан байх гэж бодож байна. За бид бүгдэд bracket харагдж байна. За мэдээж Abe's Brothers 1-1 болсон. Miners Bottoms 1-1, хөлгүүд 2-0. BCH Knights хаан шонхрууд баг 2-0 болсон байгаа. Нэг өдөр болж байгаа хоёр тоглолт нь яг нөгөө Abe's Bottoms Brothers Miners-ийн тоглолтууд нэлээд өрсөлдөөнтэй болоод нөгөө тоглолт нь бол яг нэгдэлтэй гарсан байгаа юм тий. Гэхдээ дараагийн тоглолтууд бол юу болохыг өстой тааварлшгүй. Гэхдээ за хасын үлгүүд Дархан United-ийн тоглолтыг бол 50 минут өнөөдөртөө бид нар ярилцахгүй. За бидэнд эх 7 хоногийн хуваар харагдаж байна. За эх 7 хоногийн тоглолтууд нөгөөдөр мэдээж хасын үлгүүд Дархан United BCH Knights хаан шонхрууд. За надад бол илүү сонирхол татж байгаа нь бас хаан шонхрууд 3 дахь тоглолтоо хэрхэн хийх вэ гэдэг бас илүү онцлог тоглолт санагдаж байна. За тийм мэдээж өнөөдөр бол Abe's Brothers Bottoms Miners-ийн тоглолт. Тийм. Болоод нэгтгэд тэгээд ер нь эхний цуврал дуусчих юм байна тий. 3 дахь тоглолт хэмээн шийднэ. Та нар бүгд санал нэгдээд. Үгүй нэгдэггүй шүү. Дахин хасын үлгүүд дуусахгүй. Тэгээд ахныг энийг хожил яаж яагаад авчаасаа гэж зүгээр амар хүсээд л байна. Би бол авахгүй гэж байна. Тийм хайр байхгүй. хаан шонхрууд хожил авах уу? Хоёрыг аваш. Хоёрыг авах. Шонхрууд бол яг одоо гэхдээ 3 дахь очихгүй бол тэгээд түрүүн цаашаа бас эвгүй шүү дээ тий. 3 дахь гэдэг бол том тоо шүү дээ. Дархан дэд яг хожлаа гэхээр нөгөө сүүл авчирсан легионер нас. Майкл Майерс бүр утаа. Сарай л биш юм аа ялтчихгүй тий. Үнэхээр Чимангагийн систем муухай гаргалт хөлөө бол энэ чигдэл талбай дээр гоё харагддаг тоглогч байгаа. Үнэхээр Чиманга төрхгүй лээ. Нөлөөгөө. Бүгд цаавар. Зэм дэнда. За тийм байна. Бас маш гайхалтай сэдвүүдийн талаар ярьлаа. За тэгээд эх 7 хоногийн сэдвэр бас нэгэн бараг 3 4 тоглолт 5 тоглолтын артлаас хийгдэх нь шүү дээ. Тэгэхээр нэлээд бас үр дүн хаашаа иргсэн байх нь бас гарсан байх болов уу гэж бодож байна. За тэгээд нэвтрүүлгийн ивент итгэгчээр шунан дурлал мамтыг зөвхөн KFC ажиллаа. Тэгээд өнөөдөр бас гой олон сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд эх 7 хоногийн дугааруудаараа эргээд уулзцгаая. Баяртай.